Азийн Суперод Пак Хижиний гол дүрийг нь бүтээж 2022 онд Солонгосын дэлгэцийг байлдан дагуулж байсан From Now On Showtime буюу одооноос шоуны цаг цувралыг та бүхэндээ хүргэж байна. Зөвхөн Солонгос төдийгүй дэлхийн томоохон платформ болох Viu болон Amazon Prime Video-гоор олон улсын үзэгчдэд зэрэг хүрч байсан бөгөөд үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан энэ кино бол зөвхөн хөгжүүлэлтэй романтик комеди биш. Харин 2000 жилийн өмнөх цусд өшөө авалт, амьсан чөтгөрийн аимшиг даалгавруудыг харуулсан туйлын хурц трейлер бүтээл юм. Кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч гол дүрийн жүжигчэндээ шилдэг дүр бүтээсэн шагналыг авчирсан энэхүү хачиргалтай дүүхийг одооноос эхлэн хамтдаа товчлон үзцгээе. Цагдаа бүсгүй с ิจ гтнийг баривчлах гэж байгаа үл үзэгдэх хүчний хамгаалалт болон сүнснүүдтэй тулгарч би сонирхолтой мөчийг энд харуулна. Уг залуу бол сүнс харах чадвартай бөөгийн удмын сүүлчийн залгамжлагч бөгөөд түүний өвөө хэлс хэрэгт гүтгэгдсэн түүхтэй. Ча Човун өвөөгийнхөө замаар явахгүй гэж шийдэн өөрийн замаар явсан ч эцэст нь өвөөгийнхөө үлдээсэн үйл хэргийг залгамжлах нэгэн болохыг харуулж байна. Өвөөгийнх нь өхлийн өмнө хэлсэн тэрхүү нууцлаг залгамжлагч бол түүний ач хүү Ча Човун байлаа. Олон жилийн цуцалтгүй хөдөлмөрийн үр дүнд тэр өнөөдөр үзэгчдийг алмайруулдаг дэлхийн хэмжээний алдартай элвчин болж чаджээ. Түүний шоу бүр үзэгчдийн адреналиныг тултал нь хөөргөдөг байна. Өнөөдөр ч бас Човун ээлжит нэгэн гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр бэлтжээ. Тэрээр мотоциклоор талбай тойрон давхиж үзэгчдээс нэг хүнийг санамсаргүйгээр сонгон өөрлөө нум сумаар харуулахыг хүснэ. Тэгээд хэрвээ хэн нэгэн намайг онож чадвал тасалбарынх нь үнийг 10 дахин нугалж буцаана хэмээн бардам зарлана. Ийм аимшигтай саналаас хэн татгалзах билээ дээ. Үзэгчид бүгд л уралдан зүтгэнэ. Гэвч Човуныг тайзан дээр гарахаас яг өмнө ажилтнаа элбэний төхөөрөмж эвдэрсэн тул ашиглах боломжгүй болсныг дуулгалаа. Гэвч манай элвчин залуу өөртөө хитрхи итгэлтэй байв. Тэр өөрийн ур чадвар нууц хүчиндээ найдсан тул ямар ч осол гарахгүй гэдэгт бүрэн итгэж байлаа. Нөгөө талд сэлхээ гэх энэ бүсгүй бол шударга ёсыг амнаасаа илүүд үздэг. Хүнд туслах дуртай эрч хүчээр дүүрэн цагдаа юм. Нэгэн өдөр хоолны газарт хоёр эмэгтэй хоорондоо зодтолдож цагдаа дуудснаар сэлхий хэргийн газарт шуурхаа ирлээ. Тэрээр хоёр бүсгүйн дундах зодооныг зогсоож учрыг нь олохоор дундуур нь орно. Уг нь тэр хоёр хамгийн сайн найзууд байсан бөгөөд нэг нь найзаагаа өөрийнх нь найз залууг булаасан гэж хардаж ууралсандаа нүүрлүүн аягтай кофег цацжээ. Харамсалтай тэр кофе нь яг дундуур нь орсон манай цагдаа бүсгүйн дээрээс асгархан тэр. Өөдөөс нь асгарсан кофег ч тоолгүй сэлхий тэднийг суулгаж тайвшруулад гар бариулан эвлэрүүлэхийг хичээнэ. Гэтэл яг энэ мөчид сэлхийгийн хурц нүдэнд нэгэн зүйл туслаа. Тэр хоёрын барьчихсан байгаа хайрцагнууд хоёулаа Жээжүү арлах байв. Тэрээр тэднийг Жээжүү рүү хамт аялсан. Үнэхээр дотн найзууд байна гэж хэлэл хоёр бүсгүйн царай сонирн болоод л явчихна. Учир нь нэг бүсгүй нөгөө найзынхаа найз залуугийн машинаас Жээжүү арлын салбитгийг олсон байжээ. Энэ нь тэр бүсгүй найзынхаа найз залуутай нууцаар Жээжүү арал руу аялаад ирсэн гэсэн үг байв. Жинхэнэ эргийн занглаа ингээд тайлагдлаа. Тэднийг салах гэж байгаад өөрөө баг зэрэг бэртсэн ч шударга ёсны төлөө бол энэ зэргийн шарах түүнд бол юу ч л биш байв. Маргааш өглөө сэлхий дэлгүүрийн үүдэнд хөрш залуутайгаа таарч хэсэг зуур хөөрөлднө. Тэгтэл хөршийнх нь эхнэр тун удахгүй төрөх гэж байгаа бөгөөд амьдралынхаа санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд залуу өдөр бүр хоол хүргэлтийн цагийн ажил хийж маш их зүтгэж байгааг мэдэж авлаа. Яг ингэж хуучилж байтал сэлхийгийн нүдэнд мотоциклоор хүний цүнх булаагаа зүхтэж буй хулгайч тусна. Тэрээр шууд хөршийнхөө мотоциклийг гуйж дуулгыг нь шүүрч өмсөөд араас нь галзуу мэтхөв. Яг тэр үед манай элвчин Човун тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж байлаа. Гэтэл харанхуй бүрэг орчинд хулгайч Човуны хажуугаар өнгөрөхөд сэлхий элвчнийг хулгайч хэмээн андуурч араас нь тас тэврээд авчихсан тэр. Човун эд үзүүлбэрийн дундуур явж байсан тул сэлхийгийн энэ тэнэг үйлдэл туйлаас их бухимдаж арга буюу элбэ зогсоохоос өөр аргууд хүрнэ. Сэлхийч нөхцөл байдлыг ухаарч уушлалгүйгаа дуулгаа өмсөн яран одноо. Гэтэл гайхалтай түүнийг гадагш гарахад жинхэнэ хулгайчийг хэн нэгэн үлээд шонгийн модноос уйчихсан байв. Ингээд хулгайчийг цагдаагийн хэсэг тушаачаад бүшийнхөө дуулгыг буцааж өгөхөөр гэртээ хайрлаа. Гэвч хөрш залуу энэ миний дуулга биш байна. Миний дуулга дээр хяналтын камер байгаа гэж хэлэхэд сэлхий сая нэг дуулга андуурч авснаа ухаарна. Тэрээр дуулгаа солихоор Човуны өрөөг зорно. Яг энэ үед элвчний өрөөнд маш хачиргалтай, аимшигтай зүйлс болж байв. Өрөөнд доторх эд зүйлс агаарт өөртөө хөөрч хяналтын камерт тэр бүгд бичигцээр л байлаа. Човун өвөөгийнхөө явдлаас хойш төрсөн нутаг руугаа буцсан тул өрөөндөө байсангүй. Юу ч мэдэхгүй сэлхий өрөөнд нуур мэдэн орж дуулгаа солиод хөрштөө аваачж өгнө. Гэвч агаарт хөөрөх тэрхүү нууцлаг эд зүйлс чухамдаа Човуны аимшигт элбэний гол нууц байлаа.
Түүний шоу улам бүр төгсөлж хүмүүсийг алмайруулж байсны шалтгаан нь ерөөсөө түүний хувийн ур чадвар биш, харин сүнснүүдтэй харилцаж тэднийг удирддаг юр бусын чадвартай нь холбоотой байв. Аюултай элб үзүүлбэрүүдийг тайзан дээр амьлуулахын тулд тэрээр өөртөө 3 сүнсийг туслахаар авчээ. Эхнийх нь компьютерийн гоц ухаантан, үзэсгэлэнтэй бүсгүйн сүнс. Хоёр дахь нь Чоунтэй тун төстэй харагддаг, шаардлагатай үед түүнийг орлож чадах үс сангүн. Гурав дахь нь хязгааргүй хүч чадалтай Дунчэ гэх сүнс байлаа. Тэд бол хинт ч үл үзэгдэх Чоуны нууц туслахууд юм. Гэтэл өнөөдрийн бэлтгэлээ дуусгаад байтал нөгөө сэлхийгийн андуурч үлдээсэн дуулганы хяналтын камер анивчиж тэдний бүх нууцыг бичиж байхыг 3 сүнс олж харна. Тэд Чоуныг өөрсдийг нь бэлтгэлээ хийхгүй залхуурна гэж айгаад нууцаар хяналтын камер суйрлуулчихлаа хэмээн андуурч эзэндээ баг зэрэг гомдож эхэлнэ. Маргааш нь Чоун өвөөгийнхөө сүүлчийн замд нь үтгэхээр 3 сүнсний хамт оршуулганд ирлээ. Чоуныг эренгүүт бөөгийн туслах гүмүү бүгдийг нь босч түүнд хүндэтгэл үзүүлэхийг шаардав. Учир нь тэр бол Жанжин сүнсийг дахих дараагийн гол хүн нь байлаа. Харин Чоунд энэ бүхэн огт таалагдсангүй. Өвөөдөө хүндэтгэл үзүүлчихэд тэрээр яаран одно. Тэр өвөөгийнхөө ажлыг өвлөн авахыг огт хүсдэггүй байв. Бусдад тусалсных нь хариуд уралдаар шагнуулсан өвөөгийнхөө амьдралыг харсан болохоор Чоун амьдралдаа хиндэж итгэхгүй байхаар шийджээ. Түүнийг явж байхыг харсан гүмүү залууг хувь тавилангаасаа хизээ цугтаж чадахгүй. Жанжин сүнс түүнийг ямар ч үнэ хамаагүй олж таарна гэдгийг мэдэж байлаа. Буцах замдаа Аарон машины арын суудлаас цагаан будаагаар дүүргэсэн нэгэн шаварваар олноо. Энэ бол өмнөх үеийн өвөг дээцийг шүтэж бурхан дахилдаа ашигладаг байсан нандин зүйл нь байв. Үүнийг харсан Чоун шууд л бухимдаж арын суудлал руу гараа сунган ваарыг цонхоор шидэх гэж оролдоно. Гэтэл яг энэ мөчөд замын гол нэгэн явган зорчигч гинэт гарч ирлээ. Сандарсан Чоун хүн дайргаас бултаж залуураа мушигтал машин нь замын хажуугийн хог дахин боловсруулах савыг шууд очиж мөргөхөн тэр. Тэд машинаас бууж мөргүүлсэн хүнийг шалгатал тэр нь хүн биш харин сүнс байж таарна. Гайхалтай нь тэр сүнс бол сэлхийгийн хөрш залуу байлаа. Тэрээр саяхан авто ослоор харамсалтайгаар амиа алджээ. Хөрш залуу өвдөг сүхрэн сууж өнөөдөр түүний хурмын ой дохиож байгааг хэлээд эхнэрийнхэн дуртай мушгаа талахыг худалдаж аваад өгөөч хэмээн Чоунээс зөвхрөнгүүгээр гуйна. Гэвч Чоун энэ мэт хэрэггүй зүйлд орооцлохыг хүсээгүй тул түүний гуйлтыг шуудхан ницааж машинаа унан одлоо. Гэртээ харсан хойноо 3 сүнс хөрш залууг өрөвдөж Чоуныг хитрхи хүүтэн сэтгэлтэй байна хэмээн шүүмжлэн. Гэвч Чоун зөвхөн мөнгө олохыг л хүсэж байснаас бусдад тус болохгүй. Хэрэггүй зүйл цагаа урьж хүмүүстэй орооцолдохыг огт хүссэнгүй. Үүнийг хэлчихээ Чоуныг өрөөнөөс гарах сүнснүүд ч бас тус тусын тахилын ваарандаа орж амархаар одно. Маргааш нь тэд хамтдаа өглөөний цайгаа ууж байтал Дунчэ энэ боломжийг ашиглан дуулга дээрх хяналтын камерын тухай яриа өдлөө. Чоун өөрөө ямар ч камер суулгаагүй тул туйлаас их айхаж шууд элбэний хэрэгслийн өрөө рүүгээ гүн. Гэвч нөгөө дуулгыг хэдийн сэлхий аваад явчихсан. Оронд нь жирийн нэг дуулга үлдсэн байлаа. Чоун яаран ажилтнуудаасаа асууж сэлхий ирээд явсныг нь олж мэднэ. Тэрээр дуулганы камерт өөрийнх нь элбэний бизнесийн нууц бичигдсэн тул яаралтай устгах хэрэгтэй гэж сэлхий рүү ууртаагаар дайран хэлнэ. Харин тэр дуулгыг хөршөөгөө дуулга байсан тул хэдийн эзэнт нь буцаагаад өгчихсөн гэдгээ хэлээд хэргийн газар руу яаран явна. Сандарсан Чоун арга буюу сэлхийгийн араас хэргийн газар болох арын уулыг чиглэн дагаж халахнаа. Цагдаа нар тэндээс амь хөврөгчийн зогцыг хайж байсан ч зогцыг анх олсон гэрчин хитрхийх айснаасаа болоод хаанаас олсноо санаж чадахгүй байлаа. Сэлхий уулыг бүхэлд нь нэг нэгэнгүү нэгжиж эхлэхэд Чоун араас нь даган дуулганы тухай үгэлсээр л байв. Чоун түүнээс дуулганыхын төлбөрийг өгье гэж гуйхын зэрэгцээ хөрш рүүгээ шууд залгаад үцхийг нь шаардна. Сэлхий яах ч аргагүй болон залгах точлуурыг дартал гайхалтай нь тэдний зогсож буй газрын ойролцоо утас дуурах чимээ сонсогдлоо. Нэг л биш байгаа гадарсан сэлхий утасны дуу гарсан зүг рүү яаран алхана. Тэгтэл уулын модны мөчөр доороос амь хөврөгчийн цогцсон олдхон тэр. Тэрхүү талигаа чинь өөр хинч биш сэлхийгийн тусраг хөрш залуу Минхүү байлаа. Хөршөөгөө ийм байдалтай олсон цагдаа бүсгүн толгой эргэж шоконд орж орхино. Харин Чоун цогцыг хараад өчтөр уулзсан сүнс нь Минхүү байсныг саяны ухаарнаа. Хэрэгт хамааралтай нөгөө дуулга нь одоо талигаачийн дуулга болж хуурсан Чоун улам бүр сандарч эхэлнэ. Тэрээр сэлхийгийн чихэнд аяархан шивнэж одоо хамгийн түрүүнд нөгөө дуулгыг олж авах хэрэгтэйг сануулна. Хэрв энэ хэрэг албан ёсоор эрүүгийн хэрэг болгон шалгагдвал дуулга нь хэргийн газрын чухал нотлог баримт болж хураагдаад Чоун нууц бичлэгээ хизээж буцааж авч чадахгүй болох байлаа. Гэвч Чоуны хэлсэн энэ үг сэлхийгийн цагдаагийн зүн сонг сэрэж орхино. Минхүү мотоциклоор явж байхдаа машинд мөргүүлсэн. Харин түүний дуулганд хяналтын камер бий. Энэ нь хэргийн үннийг илчлэх цорын ганц түлхүүр нь байлаа. Цагдаа бүсгүй Минхүүгийн осол болсон газрын эргэн тойронд наривчсан хайгуул хийж эхэллээ.
Чоун өөрийнхөө элбэний нууцыг задрахаас үхтлээ айж байсан тул гурван сүнсээ Минхүүгийн сүнсийг яаралтаа олж ирүүлэхээр тал тийш нь нэлгэн. Сүнснүүдийнхээ тусламжтайгаар Чоун талигаачийн сүнсийг нэгэн нарийн боомны газар очсныг нь урьдж мэдэж аллаа. Яг энэ үе Сэлхийч бас нөгөө нарийн боомны газарт ирээд байв. Тэрээр ажилтнаас өчигдөр Минхүү энэ дэр жом худалдаж авсан эсхийг нь лавлахад ажилтан саяхан нэг залуу бас гарч явахдаа яг тантай адилхан зүйл асуугаад мушгаа талхны тухай яриад явсан гэж хариулах нь тэр. Чоу үнийг ямар нэгэн байдлаар энэ хэрэгт холбоотой гэж сэжгэлсэн Сэлхий шууд араас нь хөөсөн боловч манай элевчин залуу хэдийн ор сураггүй алга болсон байлаа. Үүний дараа Сэлхий осол болсон газраас Минхүүгийн унаж явсан мотоциклийг л оллоо. Мотоциклийн тээшнээс эхнэртэй зориулж битсэн цагтл гарч ирнэ. Минхүү эхнэрийнхээ дуртай билүү авч чадаагүй ч ядахтаа мушгаа талхыг нь авахар явж байжээ. Сэлхий ослын газраас автомашины урд гэрлийн хагархай илтерхийг нь олж авнаа. Яг энэ мөчид түүний толгойд өглөө Чоунтэй уулзахад түүний машины урд талын гэрэл хагарчихсан байсан нь зурсгийн орж ирэв. Одоо Сэлхийд Чоуныг өчигдөр Минхүүг дайрч амь насыг нь хохироосон гол сэжигтэн хэмээн үзэх хангалттай шалтгаан бас нотлох баримт бүрдлээ. Үнэн хэрэгтээ Чоун өөрийнх нь хууль бус үйлдэлүүд хяналтын камерт биччихсэн байгаа байхал гэж айсандаа Минхүүгийн дуулгыг улааран хайж байсан хэрэг. Түүнийг алуурчин хэмээн бүрэн итгэсэн Сэлхий цахилгаан бороохоогоо шүүрэн авч Чоуны газар дээр нь баривчлахыг завдна. Харин Чоун яаралтаа дохиогч гурван сүнснээсээ тусламж хүслээ. Чоуныг эсрэг гүйцмэгц Сэлхий шууд гохоод арсан ч сангуун дундуур норж цахилгаан цохилтыг биеэрээ хааж орхив. Сэлхий сандарсандаа утаа гаргагч бууга гаргаж ирсэн ч Аарон утааг нь агаарч шууд сороод авах нь тэр. Эцэст нь цагдаа бүсгүй уурсан хавчаартаа бороохоогоо далаад хүч чадалтай дунчи хажуунаас нь шүүрч аваад хол шидэж орхилоо. Эргэн тойронд нь ямар нэгэн хачиргалтай зүйл болоод байгааг мэдэрсэн Сэлхий Чоунээс юу болоод байгааг асуув. Чоун түүний гарлуу айжхан дөхөж очоод өөрийнх нь сүнснүүд хамгаалж байгааг нь шивнэлээ. Тэрээр өөрийгөө сүнс хардаг чадвартай төдийгүй элбэний шоугаач тэдний тусламжтайгаар бүтээдэг. Харин нөгөө дуулганд энэ бүх нууцнд бичигдсэн гэдгийг илчлэнэ. Мөн мушгаа талхны тухай мэдсэн нь Минхүүгийн сүнстэй таарлцсных гэдгээ хүлээлээ. Гэвч эрүүл ухаантай цагдаа бүсгүй түүний энэ үлгэр шиг яриаг яаж ч үнэмших билээ дээ. Түүнийг зүгээр солиотой амтан хэмээн бодно. Өөрийнхөө үгэнд үнэмшүүлэхийн тулд Чоун сүнснүүдтэй тушаал өгч Сэлхийг сууж байсан буудантай хамт агаарт өргөж орхино. Тэгээ зогсохгүй сандлыг нь агаарт зүүн баруун тийш савчуулж эхлэхэд айж сандарсан Сэлхий чангаар хашгирч гарлаа. Цагдаа бүсгүйг хангалттай айлгаж дөрсгүүцснийхээ сүнснүүд түүнийг буцаан газар буулгана. Сэлхий сая нэг сүнс байдагт итгэж эхэлсэн ч бүрэн итгэж өгөхгүй л байлаа. Гэвч Чоун талигаач Минхүүг хормын айн билууга авахар явж байсан. Мөн түүний эхнэр тун удахгүй охин хүүхэд төрүүлэх гэж байгааг дуртахад Сэлхийгийн эргэлзээ бүр мөсөн арилж түүний сүнс хардаг чадварт нь итгэв. Бүсгүйг өөртөө татаж чадсан Чоун энэ боломжийг ашиглан нэгэн ашигтай хэлцээ санал болголоо. Тэрээр Минхүүгийн сүнстэй ярилцаж Сэлхийд жинхэнэ алуурчныг олоход нь туслах. Харин Сэлхий хэргийн газраас нөгөө дуулгыг олмогцоо доторх бүх бичлэгийг нь устгах нөхцөлтөө байв. Ингээд тэдний юр бусын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж тэд шуурхаа хөдөлцгөлөө. Замдаа Чоун арын суудлын гурван сүнснүүдтэй ээлж даалгавруудыг өгч байв. Сэлхий арын суудлын руу эргэж хартал хинч байсангүй. Энэ бүхэн түүнийг үхтэл нь айлгаж орхино. Харин Чоун маш тайвнаар өөрийн сүнсэн ажилтнуудыг Сэлхий танилцуулж эхэллээ. Тэр жил Чоун энэ гурван сүнсийг өөрийн удирдлагад оруулсныхаа дараа тэдний амьдтай хэрэглэж байсан хэрэгцээ зүйлсийг нь олж шатааж өгөх гэж газар сайгүй явсан байж. Ялангуяа гар утсыг нь шатааж өгсөн нь тэднийг Чоун өөртөө хэдийд ч хамаагүй чөлөөтэй холбогдоход амар болгосон байна. Ингээд тэд хоёр баг болон хуваагдаж тус тусын ажиллаа хийхээр одов. Сүнснүүд цагдаагийн хэсэг рүү очиж хэргийн мөрдлөгийн явцыг нууцаар тамтахаар явсан бол Чоун Сэлхий хоёр талигаач Минхүүгийн гэрлөө зүгэллээ. Тэднийг байшингийн дээд давхарт гаргахад Чоуны чихэнд хин нэгний уйлах чимээ сонсогдов. Чоун чимээг даган дээвэр дээр гарч Минхүүгийн сүнсийг олж харна. Чоун Минхүүгийн сүнстэй хэсэг ярилцсны эцэст шууд л гол асуултаа тавилаа. Тэрээр Минхүүгөөс өөрийг нь дайрсан алуурчин хэн болохыг асуусан ч талигаач машинд мөргүүлснийхээ дараа хитрхи их сандарч очирдсан тул хэрэгтний царайг огт сандж чадахгүй байлаа. Чоун бухимдаж агаарт ганцаараа яриад эхлэв. Гэвч түүний энэ үйлдэл Сэлхий зүгээр жүжиглэж байгаа мэт санагдаж түүний сүнс хардаг гэх үгэнд итгэсэн өөртөө харамсаж эхэлнэ. Үүнийг анзуурсан Чоун өөрийгөө үнэхээр Минхүүгийн сүнсийг харж байгааг батлах нэгэн арга сэтнэ. Тэрээр Сэлхийг Минхүүгийн эхнэрээс нөхөртөөгөө хамт хэдэн жил амьдрсныг нь асуухыг хүсв. Ингээд Минхүүгийн сүнсний хэлж өгсөн заавраар Чоун бүх асуултад маш зөв чөлөөтэй хариулж чадлаа. Сэлхийд энэ бүхэнд итгэхэд үнэхээр хэцүү байсан ч эцэст нь Чоуныг үнэхээр сүнс хардаг чадвартай гэдэгт бүрэн үнэншив. Сэлхий сая нэг Чоуныг буруутгаж байсан өмнөх үйлдэлтэй чин сэтгэлээсээ уушлахгүй.
Яг энэ мөчөд Чоуны толгойд нэгэн ухаалаг санаа орж ирнэ. Тэрв сүнс ой санамжаа алдсан бол үхийнхээ өмнөхөн мэдэрсэн тэрхүү үйл явдлыг яг ижлэхнээр дахин мэдрүүлж туршиж үзэх хэрэгтэй байлаа. Учир нь үхийнхээ өмнөх айдас мэдрэмжийг нь дахин сэргээж өгвөл сүнсний ой санамж өдөөгдөж үхээсээ өмнөх дурсамжуудаа эргэн санах боломжтой гэж үздэг байна. Уг нь Минхүү өөртөө тохиолдсон явдлаас маш өчүүхэн зүйлийг л санаж байв. Хурдхан дахин ирж буй машиныг хараад тэрээр бултад зугтахыг ч хүссэн жинхэнэ хэрэгтнийг барьж хайрт эхнэрт нь амьдрахад нь тус болох нөхөн төлбөрийн мөнгийг авч өгөх хэрэгтэй гэдгийг оров. Энэхүү бодол Минхүүг зоригжуулж тэрээр өөдөөс нь ирэх машины өмнө хамаг хүчээрээ тисэж зогслоо. Машин түүнийг яг мөргөх тэр агшинд Минхүүгийн толгойд аимшиг тослын үеийн дүр зураг кино шиг зурсгийн орж ирнэ. Гайхалтай нь Минхүү осол болсон газар шууд ам мөргдээгүй байж ослын буруутан өндөр нөхөн төлбөр төлөхөөс үхтлээ айсандаа амьд байсан Минхүүг зэрлэг ой мод руу чирж аваачин хайсан байж таарлаа. Ой санамжин сэргсэн Минхүү сэлхийд хандан хэрэгтний унаж явсан машины завгар болон усын дугаарынх нь 104 гэсэн тоог санснаа хэлнэ. Сэлхэн энэхүү сэжүүрийн дагуу ирэн сурвалжилж Минхүүгийн хэлсэн машиныг олсон боловч өнгө зүс нь яг таарахгүй байв. Учир нь тэр машиныг хэдийн эвдээд хогийн цэг рүү ачигдах гэж буй хаяг машинуудаа жагсаалтад оруулчихсан байж. Бүх сэжүүр ингээд мухардлаа гэж бодож байтал Чоуны хурц нүдэнд машины бүхээг дэрх 104 гэсэн наалт тусган тэр. Энэхүү наалтыг хармагц Минхүүгийн дурсамж дахин сэргэж хэрэг гардаг шин алуурчин түүнийг машины арын сууд хүчээр суулгаж байсныг саналаа. Мөн тэрхүү машин дээр 104-р авто засварын газар гэсэн хаяг байсныг ч бүрэн гүйцэд санав. Тэр шууд луг авто газрын ажилтнуудаас энд машин засдаг эсхийг нь байцааж эхлэв. Ажилтан нь манай дараа яг ийм загварын машин ундаг. Гэхдээ дарга одоогоор гадаад руу томилтоор явчихсан байгаа гэж хариулах нь тэр. Үүнийг сонссон Чоун сэлхий хоёр алуурчин хэрэгээ нуун дараад улс даван зүгтах гэж байгааг шууд ухаарав. Тэд цаг алдалгүй жинхэнэ алуурчныг барихаар авто засварын газар руу шуурхаа хөдөллөө. Яг үнэнтэй зэрэгцэн сэлхийгийн дотны найз цагдаагийн офицер Хэсү хэргийн газраас автомашины урд гэрлийн бас нэгэн хагархай илтерхийг олж авлаа. Уг хэлтэрхийн гарцаагүй хар өнгийн машинд хамаарах бөгөөд тэр машин нь Чоуны машин болж таарна. Чоуныг сэтгчтэн гэж үзээд шууд баривчлах захирамж гарсан байна. Гэвч Сэл тэр үед өөртөө хамт байсан гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа 3 сүнс мөн Чоу руу уцтаж нөхцөл байдлын талаар мэдээлжээ. Цаг хугацаа маш чухал байсан тул Сэл Чоуд гамнаас нь чөлөөлөгдөхөд тусланаа. Энэ явдал Сэл Чоуны хажууд байдаг сүнс үнэхээр оршдог гэдгийг илүү тодорхой мэдэж аав. Дараа нь Хэсүү Сэл рүү залгаж түүний болгоомжлгүй үйлдэлийг зэмлэв. Гэвч Сэл жинхэнэ гэмт хэрэгтэн зугтаж яваа гэж хэлээд буруутныг барихаар явхаас өөр аргагүй болсон гэв. Шийт хүсэн ч хамаагүй тэр бууж өгөхгүй гэдгээ хэлжээ. Өөрийгөө буруутхан сөрхрөн ойлгох цагдаа бүсгүйг хараад Чоуны сэтгэл зөөлрч орхино. Тэрээр сэлхий тандан нөгөө авто засварын газрын даргаыг өөрөөр нь хэргийг хүлээлгэх нэгэн шалгарсан арга байгааг хэллээ. Ингээд Чоуны 3 сүнссэн ажилтан тэр шөндөөл шуурхай ажиллагаандаа орно. Сүнснүүд авто засварын газрын даргын өрөөнд нэвтэрч эд зүйлсийг агаарт нисгэн аимшигт уур амьсгалыг бүрдүүлж гарлаа. Тэд ханан дээр цусаар бичсэн мэт алуурчин гихүүгийг сэлж орхино. Үүний дараа сангүүн талигаач Минхүүгийн хувцас дуулгыг өмсөн даргын өмнө гинт гарч ирэхэд Чоун араас нь Минхүүгийн өвхийнхээ өмнө сонссон аимшигт үгсийг яг тэр өнгөөр нь дуурайж хэлв. Айж сандарсан даргын нүдэн дээр сангүүн дуулга тайлтал дотроос нь толгойгүй сүнс гараад ирхэн тэр. Талигаач Минхүү өөрийнх нь амийг нэхэхээр эргэж ирлээ гэж бодсон дарга ухаанаа алтлааж өрөөнөөсөө хашгиран цухтав. Тэрээр гадаа хүлээж байсан сэлхийгийн хөлнөөс сүхрэн цухтаж хэрэгээ хүлээж бууж өгөхөө нулимс туслуулан амлалаа. Тэрээр өөрөө жинхэнэ алуурчин гэдгээ инхүү өөрийн амаар баталсан юм. Ингээд Минхүүгийн өс хонзон тайлагдаж хэрэг амжилттай шийдэгдлээ. Үүний дараа Чоун ээлжид элбэний нэвтрүүлгийн имчилгээтэй орж байв. Камерын өмнө дуулганаас үзрүүд араасаа гинж шидэгдэн гарч ирэх бөгөөд үнэндээ энэ нь түүний хажуу зогсоод хамаг хүчээрээ үлээж буй дуу чигийн тусламж байлаа. Хүзрүүд агаарт эргэлдэн Чоуныг тойрон бүчгэн 3 сүнс болон дөнгөж саяхан тэдний багт нэгдсэн Минхүүгийн сүнсний гавьяа байв. Сүнснүүд хүзэр бэхэлсэн нарийн самнуудыг барьж ээлжлэн хөдөлж байлаа. Чоун агаараас нэг хүзэр шүүрэн авмагц 4 сүнс зэрэг газарт унах бөгөөд энэ нь үзэгчдэд бусад хүзрүүд зүгээр л газарт унаж байгаа мэт гайхалтай харагдана. Чоун элбэрээ их мөнгө олох тусам түүний сүнсэн ажилчид ч бас ариун их шагнал урамшуулалт хүртдэг хуйлтай байж. Үйл явдал цааш үргэлжилэхэд сэлхий хэргийг гарамгаа шийдвэрсэн гавьяагаараа хэвлэлд ярьслага өгч байна. Гэвч цагдаагийн дарга чанхуу үүнийг хараад хиймч таатай байсангүй. Үнэн хэрэгтээ цагдаагийн дарга чанхуу болон сэлхийгийн таалал төгссөн аав хоёр урд нь алав нэг дотны найзууд байж. Аавыг нь өөд болсноос хойш дарга чанхуу сэлхийг өөрийн охин шиг л өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд сэлхий багасаа л аав шигэ чадварлаг эрүүгийн мөрдөгч болохыг туйлаас их мөрөөддөг байв. Гэвч сэлхий хичнээн олон удаа хүсэлт гаргасан ч дарга чанхоо түүнийг эрүүгийн цагдаагийн албанд
хизээч оруулаагүй юм. Нөгөө тал сэлхий багасаа л даргын хүү хийсүүд нууцхан сэтгэлтэй явж иржээ. Дарга чанхоо гартаа сэлхийгийн аавын зургийг барин өнгөрсөн үеийн гашуун дурсамжаа эргэн санам. Тэр үед чанхаа болон сэлхийгийн аав хоёр чөтгөрт хорлогдсон цуврал алууршныг барихаар хөөж байсан ч тэрхүү аимшигт хүчний өмнө тэд яаж чадсангүй. Яг эгзэгтэй мөчөж Чоуны өвөө амжин ирж юр бусын хүчээрээ алууршныг буулган авчээ. Энэ үеэр чанхаа босож ирэн буу алдтал алуурчин хавцал руу унаж ор сураггүй алга болсон бөгөөд сэлхийгийн аавч энэхүү хэргийн үеэр харамсалтайгаар амиа алдсан түүхтэй байв. Сэтгэл хөдлөм үйл явдал үгээр дуссангүй. Нэгэн өдөр Чоун талигаач Минхүүгийн эхнэр хүүхд дээр очиж маш их бэлгэсэлт өгөхийн зэрэгцээ эмнэлгийнх нь бүх төлбөрийг нь төлж өглөө. Чоуны энэхүү тусч сэтгэл Минхүү туйлын их баярлаж ямар ч гомдол хорогдох зүйлгүйгээр цэсгийн дэлбээ болон хуурж Деважин руу одно. Ингээд бүх зүйл амар сайхандаа жаргасан мэт боловч Чаагийнхны үеийн үедэд дахиж шүтэж ирсэн Жанжин сүнс өөрийг нь хайж ирснийг Чоун хараахан мэдээгүй байлаа. Гэвч Чоун Жанжин Чогомыг огт таньсангүй. Түүнийг зүгээр л ажилд орохоор ирсэн горилогч байна гэж андуураад манай сул оронтой байхгүй хэмээн шууд хөөж орхино. Үүнд Жанжины дургуутсал туйлдаа хүрч тэр дороо жинхэнэ дүр төрхөө илчилж гарна. Жанжин Чоуны хүзүүнд хурц илдээ тулхан "Энтхийн босс нь би байна. Чи өөрийнхөө байр суурийг мэдэх хэрэгтэй" хэмээн сүрлэгээр хариулна. Гэвч манай зөрүү дэлбчин залуу огтхон ч айсангүй. Тэрээр өвөөгийнхөө бөөгийн үйл хэргийг хизээж өвлөж авахгүй гэдгээ эрс шийдэмгийг хилчгээд эргэн харан шууд алхаад явчихв. Яг энэ үед гурван сүнс дээд давхраас бууж ирэв. Тэд байлдааны сүрлэх хувцастай Чогомыг хараад энэ хоёр жүжиглэж байгаа юм бахта хэмээн андуурч хит хитэн үгээр даажигнаж амжинаа. Гэвч уурсан Жанжин тэдний ганцхан хөдөлгөөнөөр бүгдийг нь газарт унгаж өөрийнхөө хэр зэрэг хүчтэй болохыг хатуухан мэдрүүлнэ. Жанжины хязгааргүй их хүч чадлыг нүдэрээ үтсэн гурван сүнс тэр дороо айж одооноос эхлэн түүнийг өөрсдийн жинхэнэ удирдагч босс хэмээн хүлээн зөвшөөрч хүндэтгэхээр шийднэ. Харин Чогом өөрийг нь басамжилсан Чоунд сургамж өгөөр нууцаар шид огноо. Чоуныг унтаж байх хооронд Жанжин түүнд нэгэн аимшиг зүүд зүүдлүүллээ. Тэрхүү зүүдэнд өнгөрсөн хугацаанд үхсэн гэж бодож байсан цоврал алуурчин үнэндээ амьд бөгөөд нэгэн далайн эргийн тосгонд нуугдаа амьдарч байгаа дүр зураг харагдана. Яг энэ мөчөд гүн далайн ёроолд нэгэн нууцлаг тарин шившсэн ваар байх бөгөөд тэрхүү ваар өнөөх алуурчныг өөртөө дуудаж буй мэт хачирхалтай уур амьсгал бүрдэнэ. Маргааш өглөө Чоун биеийн бүхэлдээ хутгаар сийчүүлчихсэн мэт аимшигтай өвдөлтийг мэдэрч туйлцсан амтан гинц сэрлээ. Яг энэ үеэр сэлхий гараараа дүүрэн амттан хачир бэлтчихсэн Чоуны гэрт хүрэлцэн ирэв. Түүний гол зорилго нь Чоуны хажууд буй гурван сүнсийг хоолоор хуурч өөртөө татах явдал байлаа. Сүнснүүдийн тусламжтайгаар гэмт хэрэгтнүүдийг барьж ажлын гавьяагаа ахиулан ирээгүй цагдаагийн албанд айлуулах хурдан орохыг тэрээр хүсэж байв. Гэтэл сэлхий Чоуны царайг хартал цонхийж цайсан байх бөгөөд манай элвчин залуу ухаан алдах шахан бүсгүүн дээрээс сулбай унчхан тэр. Сандарсан сэлхий хамаг хүчээ шавхан байж Чоуныг арай гэж үргэн орон дээр нь гаргаж хөвтүүлнэ. Биеийг нь шалгаж үзвэл Чоун маш өндөр халуунтай байлаа. Халуун бууруулах эм зочны өрөөний шүүгэнд байгааг мэдсэн сэлхий эм хайхаар яарангүй. Шүүгэнээс эм хайж байгаа тэрээр холгүй орших нэгэн тавцан дээр гурван тахилын хавтан байхыг олж харна. Сэлхий үүнийг нөгөө гурван сүнсний тахилын хавтан байна гэж шууд тааварлаа. Яг энэ үед галтгооны өрөөнөөс гинэт нэгэн эрэгтэй хүний дуу хадав. Сэлхий гайхан эргэж хартал агаарт нэгэн тавхтай хоол. Өөрөө нисэж байх нь тэр. Тэрээр үүнийг нөгөө гурван сүнсний нэг нь хийнэ гэж бодсон ч үнэндээ тэр хоолыг хийсэн хүн нь Жанжин Чой байлаа. Сэлхий агаарт хандан маш олон гоё элдэг үгсийг урсгаж гарлаа. Тэрээр энэ сүнсийг Чоунийг ятгаж өөрийнх нь хэрэгт мөрдөх багт нэгдүүлэхэд туслаасай гэж чин сэтгэлээсээ гуйна. Мөн тэдэнд зориулж өөрийн гараар маш амттай хоол хийж ирснээ гайхуулна. Мэдээж Жанжин түүнд туслахыг огт үсээгүйч сэлхийгийн хоол хийх чадварыг хараад дотроо баг зэрэг алмаарч амжина. Хэдэн ормын дараа Чоун халуун бууж гинэт сэрнэ. Хажууд нь байсан Жанжин түүнээс "Чи яагаад энэ цагдаа бүсгэд туслаад байгаа юм бэ?" хэмээн байцааж эхлэв. Юу ч санахгүй байгаа Чоун туйлаас их гайхаж юу болоод байгааг огт ойлгосонгүй. Арга буюу сэлхий дундуур нь орж өнгөрсөн шөнө дарга өөрөө хэрэгээ хүлээж бууж өгсөн тухай бүх түүхийг нэг нэгэнгүү тайлбарлаж өгөөд Чоунийг өөрийнхөө эргүүлийн багт албан ёсоор нэгтгэхийг дахин урьлаа. Гэвч Чоун түүний саналыг шууд ницааж сэлхийг хурдан явуулахын тулд бэлэн мөнгө гаргаж өгнө. Сэлхий уурсандаа мөнгийг нь шууд шидэж орхисон ч уураа арай гэж даран өмнөх алуурчныг барихад тусалсанд нь Чоунд баярснаа илэрхийлээд эргэж харан одлоо. Гэтэл сэлхийг явсны дараа тун хачирхалтай зүйл болох нь тэр. Жанжин Чой өөрөө юу ч хийгээгүй байтал түүний буян заяаны оноог гинэт маш хурдтайгаар өсөж эхлэв. Түүний гартаа барьж буй сэнсийг
буйны сэнс гэх бөгөөд дээр нь түүний урд насандаа хийсэн үүлийн үрийг цайруулах буйны хэмжээг заасан үгс байдаг аж. Ер нь бол Чойгом өөрийн шавийн биед орж хүмүүс туслах замаар буйны оноогоо цуглуулдаг журамтай. Хэрв энэхүү сэнсний бүх боосон зайг буйны оноогоор дүүргэж чадвал Чойгом эцэст нь бурхны утгыг олж Деважинд очих боломжтой байлаа. Жанжин дотроо тооцоолж үзвэл хэрв Чоувун сэлхийтэй хамт эргүүлд гарч хүмүүс туслаад байвал сэлхий талархсаар байх бөгөөд үүнийг дагаад өөрийнх нь буйны онооч маш хурдан дүрч бурхан болох өдөр тун ойрхон байваа. Үүнийг ухаарсан Жанжин тэр дороо Чоувуныг зусардаж ятгаж эхэлсэн ч манай зөрүү залуу үүнийг нь ч бас шууд тас зохив. Нөгөө тал цагдаагийн хэсэгт иргэн ирсэн сэлхий Минхүүгийн амнасаа алдсан хэргийн газар болон урд нь гарч байсан бүтэн сарны цуврал аллагын хэргийн газрууд хоорондоо туйлын адилхан байгааг анзаарч бие даан шалгахаар шийдлээ. Үнэн хэрэгтээ сэлхийгийн аав яг тэр бүтэн сарны цуврал аллагын үеэр ам өргөцсөн бөгөөд бүсгүй тэрхүү эргэтнийг заавал өөрийн гараар барихын тулд цагдаа болсон хэрэг. Тухайн үед алуурчныг далаараа унаж өгсөн гэж ярьдаг байсан ч цогцон хизээж олдоогүй тул сэлхий үүнтэй төстөө ямар ч хэрэг гарсан үргэлж улайран мөрддөг байв. Хэдийгээр үүнээс хойш 10 жил өнгөрсөн ч тэр бууж өгөхийг огт хүссэнгүй. Энэ үеэр Чоувун шинээр алдаршиж буй өөр нэгэн элбчинтэй хамт телевизийн шоу нэвтрүүлгийн мэтлэгт орохоор ирээд байв. Нөгөө элбчний тайзан дээр үзүүлж буй үзүүлбэр хөдөлгөөн бүрэн Чоувуны гайхшруулж байв. Манай дад залуу тайзан дээр эргэж хартал Чойгом хажууд нь гинэт дахиад гараад ирлээ. Жанжин түүнийг сэлхийгийн эргүүлийн багт нэгдүүлэх гэж дахин шавдуулна. Яг шоу эхлэх гэж байхад саад болж буй Чойгомд Чоувун туйлаас их бухимдаж түүнийг хажуунаасаа яаж хурдан хөөх вэ гэж зүтгэж байтал Чоувуны үл тоосон байдал Жанжин Чойгомын уурыг бүрэн барж орхилоо. Тайзан дээр гарсан Чоувун гурван сүнстэйгээ нууцаар хамтран илбээ үзүүлж үзэгчд ч туйлын их хөөрч байв. Гэвч хэдхэн хорбын дараа өшөөгөө авахар шийдсэн Жанжин нэгэн цэнхэр дүл гаргаж Чоувуны гиз рүү шууд чиглүүлчихэн тэр. Чоувун хамаг хүчээрээ тисхийг хичээсэн ч эцэст нь түүний бүкснөөс дөрвөлдсөн гал гарч эхэллээ. Тайзны ажилтнууд гүүж ирэн гал унтраагчаар шүвшиж байд. Сайн нэг унтраасаар тэрээр энэхүү галтай үзүүлбэрээ арай гэж дуусгана. Гэртээ арих замдаа Чоувун машины арын суудал суух гурван сүнсэндээ илэглүүл шоолуулан явсаар уур нь улам бүр шатнаа. Гэртээ эртэл бөөгийн туслах гүмүүгийн ач охин Ижи өвдөнд нь хүлээгээ зогсож байлаа. Тэрээр Чоувуны таалалд өгсөн өвөөгийнх нь нандин шүтэн өв соёлыг албан ёсоор хүлээлгэж өгөхөөр ирсэн нь энэ байв. Ижиг явсны дараа сүнснүүд цуглан саяхан шинээр алдаршиж буй нөгөө элбчний тухай яриа өдлөө. Өнөөх элбчин алдар нэрд гарсныхаа дараа маш олон том брэндүүдийн зар сурчлагын санал авч баяжиж байгааг нь сонсоод Чоувуны атаархал туйлдаа хүрлээ. Тэрээр өөрийнхөө нэр хүндийг олон нийтийн дунд өсгөж зар сурчлагын тоглож их мөнгө олох нэгэн залжин арга олж сэтнэ. Чоувуны толгойд гинэт нэгэн ухаалаг санаа орж ирмэх. Тэрээр шууд сэлхийгийн өмнө гүгээд очино. Тэгээд түүний эргүүлийн багт сайн дураараа нэгдхийг хүсэж байгаагаа дуулглаа. Сэлхийч түүний энэ гинтийн шийдвэрт туйлын их баярлаж хамтран ажиллах болсонд нь талархав. Гэртээ харих замдаа Жанжин Чойгом буйны сэнсээ нээж хартал сэлхийгийн чин сэтгэлийн талархлаас болоод түүний буйны оноо үнэхээр маш хурдтай өсөж байлаа. Энэ нь Жанжины туйлаас их баярлуулав. Нөгөө талд цагдаагийн дарга чанхоо алдартай элбчин залууг сайн дурын эргүүлийн багт нэгдсэнийг нь дуулаад баярсандаа хүлэн газар хүрэхгүй л байв. Учир нь энэ мэдээг сонсоод телевизийн сувгууд болон сэтгүүлчид өөрсдөө гүйлдээд ирэх нь тодорхой байлаа. Ингэснээр дарга чанхоогийн нэр хүнд олон нийтийн дунд өсөж түүний дараагийн үндэсний ассамблеийн гишүүний сонгуульд нэр дэвших гол суурь хөрсөн бүрдэх байв. Чанхаа элбчин залууг шийдвэрээсээ буцаж магадгүй гэж айсандаа туслахуудаа тушаал өгч сайн дурын эргүүлийн багийн нээлтийн үйл ажиллагааг яаралтай бэлтгийг үүрэгдэнэ. Хэдийгээр эргүүлийн багийн гишүүдийн тоо хангалтгүй байсан ч тэр үнийг огт тоосонгүй. Ажилтнуудаа зүгээр л тоо гүцээ хэдэн хүн олж ирэхийг даалгалаа. Ингээд хэд хоногийн дараа нээлтийн баяр ёслолын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. Даргыг эндэр дээрээр сүрлэг ихэл тавьж байх хооронд доор цугласан олон зөвхөн алдартай элбчин Чоувуныг лулаарын ширтэж бөөн үүмэн дэгдээж гарлаа. Энэ үеэр Чоувун өөрийнхөө байр суурийг баттгаж ямар ч үед зөвхөн сэлхийтэй хамт эргүүл гарна гэдгээ тодхон мэдэгдэв. Дарга чонхоо үүнийг баг зэрэг гайхсан ч баяр хөөртэйгээр шууд л зөвшөөрч орхилоо. Дараа нь эрүүгийн цагдаа Хээсүү тайзан дээр гарч бие хамгаалах урлагийн үзүүлбэр үзүүлнэ. Тэрээр Чоувунд баг зэрэг дургуутсан дайсаган сүнгайстай байсан бөгөөд энэ боломжийг ашиглан манай элвчнийг тайзан дээр хамтран тоглогчоор урьдчилнаа. Гэтэл Хээсүү Чоувуныг мөрөн дээгүүрээ дагуулan маш хүчтэй шидэж газарт хөдөлгөөнгөө дараад авчихсан тэрэ. Олон нийтийн өмнө шившгээ тарьсандаа уур нь маш их хүрсэн Чоувун шууд тайзыг орхин одно.
Сэлхий арга буюу араас нь гүйж өмнөөс нь уушталтгүй. Гэртээ арьсан хойноо Чоун түүлийн бухимдаж өшөөгөө авахаар дэр тэрвэрэн бие хамгаалах урлагийн мэх сургуулалж эхлэв. Яг энэ мөчид Дунчээ түүний өрөөнд орж ирлээ. Эзнээ тулааны урлаг бэлдэж байгааг харсан Дунчээ өөрийгөө урд нь энэ салбарын хүн бүр мэрэгжлийнх нь байсан гэдгээ гайхуулна. Энэ бол Дунчээгийн гол давуу тал байсан тул тэрээр Чоунд зааж өгөх шийдэв. Гэвч бэлтгэлийн үеэр Дунчээ хяналтаа алдаж Чоунийг шалан дээр дахин нэг хүчтэй савж орхилоо. Маргааш өдрөн сайн дурын эргүүлийн баг албан ёсоор ажилдаа гарнаа. Гэвч Чоун шиг эрхэм залуу нарны халуун туяан зүгээр алхахыг хүссэнгүй. Тэрээр өөрийнхөө өмнөөс алхуулахаар нэгэн их сургуулийн оюутныг мөнгөөр хөслөн ажилуулж өөрөө модны сүүдэр тухлан суугаад кофе шимэн сууж байлаа. Энэ арчаагүй байдлыг харсан Сэлхийгийн уур хурч хилэгч үг болцсонгүй. Тэрээр шууд нэг аяг мөстөө ус шүүрэн авч Чоуны хувцс руу цацаж орхино. Чоун зочин үсрэн босож хоёр дүр бие биенийхөө өдөөс харан хин нэг нь бууж өгөхийг хүсэлгүй ширүү маргалдаж эхэлнэ. Яг энэ үед гэртээ үлдсэн 3 сүнс болон Жанжин Чогом нар зурагт үзээд тунд завгүй сууж байв. Жанжин өдөр бүр буйны оноо цуглуулах ажилд дарагддаг байсан тул өнөөдөр анх удаа дэлгэцээр бүжиглэж буй охтыг хараад нүдээж завчихгүй туйлын анхааралтай ширтэнэ. Гэтэл гинэт Жанжны гарт байсан буйны сэнс хачиргалтай чимээ гаргав. Тэрээр сэнсээ нээж хартал түүний голлон хүлээж байсан буйны оноо нь огтхон ч өсөөгүй байлаа. Чогом гайхаж энэ Чоун тэнд юу хийгээд байна вэ хэмээн дуу алдаж орхино. Уг нь Чоун олон нийтийн талархлыг хүлээж нэр хүндээ өсгөх гэж ажиллаж байв. Чоун асрамжийн газрынхан зориулж тусгаалan бүфэ тоол захиалж өчгөөд өөрөө тагтан дээр тухлан сууж амрах бөгөөд 3 сүнс нь түүнийг сэвж хумсыг нь хүртэл янзалж өгч байлаа. Гэвч энэ үйлдэл нь Сэлхийгийн дургуслыг дахин төрүүлнэ. Уг нь Чоун өөрөө хийж болох байсан ч бүх зүйлийг зөвхөн мөнгөөр шийдэхийг хүсэж байлаа. Тэдний үзэл бодол дэндүү өөрөв. Сэлхий наснуудтай хамт суугаад хоол хуваалцаж хуучилж суух нь хамгийн чухал гэж үзэж байсан бол Чоун тэдэнд амьдралдаа хизээж амсаж үзээгүй тэрхүү тансаг хэрэглээг мэдрүүлэх нь зөв хэмээн зүтгэн. Ингээд хоёулаа өөрсдийнхөө зөв гэж маргалцаар л байв. Сэлхийг буцаж дотгош ороход нэгэн хөгшин өөр хүнтэй маргалдаж байхдаа таарлаа. Тэрхүү хөгшний хүү энэ байшинг барьсныхаа дараа аавыгаа энд авчирч үлдээгээд өөрөө ор сураггүй алга болсон гин. Сэлхий өвөөг өрөвдөж гэрт нь хүргэж өгөхөөр туслана. Түүний энэ сайхан сэтгэлийг харсан өвөө халааснаас багц мөн гаргаж ирээд жигнэмэг авч идээрээ химээн бүсгүйд өглөө. Үүнийг харсан Сэлхий туйлаас их гайхнаа. Өвөө энэ их мөнгийг хашаанаасаа ухаж гаргасан гэж хэлэхэд Сэлхий ямар нэгэн зүйл буруу байгааг шууд ухаарлаа. Удсангүй хэргийн газарт цагдаа нар ирж хашаанаас нийтдээ 50,000 орчим доллар өгж гаргана. Цагдаа нар үүнийг өвөөгийн алга болсон хүү хууль бус мөрөөдө тоглоомын вебсайт ажиллуулж олсон мөнгө ээж магадгүй хэмээн урьдчилан таамаглалаа. Оройн Чоун энэ тухай зурагтаар үзэл судал Сэлхий шүний эргүүлд гарахыг шаардахаар хүрэлцэн ирнэ. Цагдаа бүсгүй нөгөө өвөөг энэ их мөнгнөөс болоод халдлагад өртөхгүй гэж айсандаа очиж шалахаар шийджээ. Чоун ч бас түүнтэй хамт явахаар болно. Гэвч тэднийг өвөөгийн гэрийн хаалгаар ортол хэдэн залуус өвөөгөөс мөнгө нэхэж хүүчин мөнгө хулгайлаад цухтагчихсан хэмээн занаж байхыг нь харлаа. Чоун яаран ургаж шалгаж тэднийг зогсоохыг оролдов. Яг энэ үед Жанжин Чогом гинт гарч ирэн нөгөө өөр нөхөгчдийг юр бусын хүчээрээ хүн явууллаа. Тэрээр Чоуны ажлыг дээрээс нь хянаж буй дүр үзүүлж байв. Чоун Жанжинтайгаа маргалдаж зогсох зур Сэлхий гинт хаа нэгтээ рүү гүйж байгааг олж харнаа. Цагдаа бүсгүй Сэлхий гаднаас маш их сандарсан царайтай гүйж орж ирэхийг харав. Яг энэ мөчид Чоун сайн нэг үннийг ухаарлаа. Түүний дөнгөж сая аварсан өвөө мөн өөр нэхэж байсан зэрлэг залуус бүгд хэдийнэ хорвоог орхисон сүнснүүд байж таарав. Чоун Сэлхий хоёр өрөөрөө яаран ортол өвөөгийн би хэдийнэ хүүтэн болж амьсгал хураасан байлаа. Түргэний машин зогцыг аваад явахыг харан зогсох Чоуны ард өвөөгийн сүнс гинэт гарч ирэв. Чоун энэ боломжийг ашиглан өвөөгийн сүнстэй ярилцаж эхэллээ. Хажууд нь зогсох Сэлхий өвөө хүүгээ маш их санаж байгаа тул Диважин руу явж чадахгүй хорогдож байг сонсоод Чоуныг хамт хүүг нь хайж өгөхийг нь гуйнаа. Манай элвчин залуу шууд татгалцахыг хүссэн. Цаанаас нь Жанжин Чойгом буйны онооны төлөө маш хүчтэй шахалж үзүүлсэн тул арга буюу зөвшөөрөхөөсөөр арга зам олдсонгүй. Үнэн хэрэгтээ өвөө залуудаа мөрөөдө тоглоомд онтож хамаг амьдралаа алдснаас болоод ихнэр хүүхдээсээ салсан гашуун түүхтэй байж тэрээр хийсэн алдаагаа ухаарсныхаа дараа амьдралаа өөрчилж олсон бүх мөнгөө мөрөөдө тоглоомонд онцсон хүмүүсийг эмчлэх төвд хандивсахаар ирсэн байна. Гэтэл салснаас нь хойш яг 20 жилийн дараа өвөөгийн хүү гинэт аавыгаа хайж иржээ. Хачирхалтай нь хүн зөвхөн шөнийн цагаар л гэртээ ирдэг байсан бөгөөд ирэх болгондоо зөвхөн хашаан дотор л байдаг байв. Яг тэр үеэс эхлэн өвөөгийн ухаан санаа нь орон гарan болж биеийг муудаж эхэлсэн ч өвөө хүүгээ ирсэнд хитрхи их баярлсандаа үүнийг огт тоосонгүй.
Хүүгийнх нь алга болсон нууцыг тайлахын тулд Сэлхий Чөвөн хоёр хувцас солин зүсээ хуургаад нууц казинонуудаар шууд зочлохоор төлөвлөв. Гурван сүнснийхээ өр бусын тусламжтайгаар тэд казиногоос маш их хэмжээний мөнгийг араас нь хожиж тэр хавийнхны анхаарлыг шууд татаж эхэллээ. Казиног ажилуулдаг мафийн асуудлыг шийдвэрлэхийн тулд олон газраас шилдэг мөрөөдөө тоглоомчдыг дуудана. Гарч ирсэн мэрэгжлийн тоглогч залуу шууд луур хийж эхэллээ. Тэрээр хүзрүүдийг маш хурдан сольж өөрийнхөө хамсаатны халаасанд нууцаар хийж орхино. Гэвч түүний энэ башир зайл манай элевчин Чөвөний өмнө юу ч биш байлаа. Хүч чадалтай дунчи нөгөө хамсаатны сандлыг нь шууд хөмөрч унахад Аарон энэ боломжийг ашиглан халааснаас нь хүзрийг суглан авч агаарт сангүүн рүү шидэв. Сангүүн хүзрийг Чөвөнд нууцаар төхүүлж өгснөөр манай элевчин залуу дахин нэг хэлбэрхэн хожид авлаа. Чөвөнийг үнэхээр гарангаа тоглож байгааг харсан луурчин залуу өөр нэгэн хүнийг дуудаж Чөвөнд бүрч том бооцоотой тоглоом санал болгоно. Гэвч тэдний баяр хөөртэй цаг тун удаан үргэлжилсэнгүй. Цагдаагийн офицер Хесү өөрийн багийг удирдан казиног гинт бүслэн хаахад сандарсан Сэлхий Чөвөн хоёр эргэж харан хамаг хурдаараа цуглаа. Гэтэл санаандгүй байтал Чөвөн Хесүд баригдаж тэр хоёр хэргийн газар дахин гар зөрүүлэхэд хүрнэ. Чөвөн урд нь сургуулж байсан мөрөн дээгүр давуулж шидэх мэхээ ашиглан Хесү гайхалтай хол шидэж чадлаа. Гэвч баярлаж амжихаас өмнө Хесү түүнийг буцаагаад маш хүчтэй газарт хөдөлгөөнгүй дарнаа. Азар холгүй байсан Сэлхий нэгэн арга сэтэж хажуудаа байсан гал унтраагчийг шүүрэн авч Хесүгийн нүүрлүү шүршиж орхилоо. Энэ боломжийг ашиглан тэр хоёр цагдаагаас амжилттай мултарч чадна. Зүгтж чадсандаа Сэлхий туйлын хөөрч байсан ч Чөвөн зүгтахтаа сандарсандаа өөр хүний цүнхийг андуурч шүүрснээ мэдлээ. Цүнхийг нээж үзвэл дотор нь нэг ч төгрөг байсангүй. Ингээд казиногоос хожсон маш их хэмжээний мөнгө нь боосон замхарж орхиноо. Түүнчлэн Хесүтэй зуралдаж байх үеэр Чөвөний зүүсэн байсан хуурамч сахал нь хуу татагдаж ирвэн дээр нь шарх үлдээжээ. Гэртээ харсан хойноо Чөвөн алдсан мөнгөндөө лээ харамсаж дотроо шаналн суунаа. Учир нь тэр их мөнгө бол маш их хэмжээний мөнгө байсан бөгөөд Сэлхий бол эрх мэдэл багтай жижигхэн цагдаа учраас энэ хэрэг дур мэдэн оролцож түүнд мөнгийг нь буцааж авч өгөх ямар ч боломжгүй байлаа. Сэлхий өөрөөсөө болоод мөнгө алдсан Чөвөний өмнөөс маш их гимшиж энэ хүрийг дарахын тулд хэдэн жил ажиллах хэрэгтэй вэ хэмээн дотроо тасралтгүй тооцоолж гарлаа. Сэтгэлээр унсан Чөвөн түүнийг илдэг зүйл бодож тооцоогийг нь зогсооно. Сэлхий түүнд туйлын их баярлаж Чөвөний ирүүндх шархыг нь зөөлөн цэвэрлэж эмчилж өгөх зуура түүнийг хитрхи ихээр магтаж эхэлнэ. Тэрээр Чөвөнийг шулуухан, хамартай, үнэхээр царайлаг, бас маш цагаан арьстай хэмээн урсгаж өгсөн ч манай элевчин залууд энэ магтаал огт сонирн байсангүй. Түүний толгой зөвхөн алдсан их мөнгө нь л эргэлдэж байлаа. Яг үүнтэй зэрэгцэн нөгөө онлайн казиногийн веб сайтын мэдээлэл тэдэн рүү шилжиж ирлээ. Цахилгаан болон технологийн хэрэгсэлд гаргууд Аарон веб сайтыг нууцаар хянаж хакер дах ажилдаа шуурх орсон боловч эсрэг талынх нь хамаагүй ухаалаг зайлшин байж таарна. Тэд халдлагаас хамгаалаа зогсохгүй нууц системийг нь хакердах гэсэн халдагчдыг дооглон тохуурхсан хөдөлгөөнт дүрсийг веб сайт дээр зориуд байршуулсан байлаа. Цагдаагийн хэсэгт Хесү нөгөө халдсан залууг байцааж байсан ч ямар ч хэрэгцээтэй мэдээлэл олж авч чадсангүй. Тэд хууль бус веб сайтын өмнө хүчин мөхөсдөж Минхүүгийн амь насаа алдсан хэрэг гинтхэн маш хүнд шатанд шилжлээ. Сэлхий тусламж хүсэж өвөөгийн сүнснээс сэжүүр лавсан ч өвөө хашаандаа мөнгө нууснаас өөр юу ч мэдэхгүй байв. Өвөө өнгөрсөн үеэ эргэн санахыг хичээж байгаа хүн амьдаа мөнгөө дандаа савхан гутал дотор нуух дуртай байсныг гинт саналаа. Түүнчлэн урд нь Чөвөн асрамжийн газарт маш олон агааржуултын хоолой байдгийг анзаарсан байж Чөвөний толгойд гинт нэгэн санаа орж ирмэгц тэрээр гурван сүнсээ асрамжийн газрыг шалгуулахар шууд илгээн. Сүнснүүд нэг нэгэнгүү хайсны эцэст гал тогооны өрөөнд байх нэгэн нууц өрөөг олж илрүүллээ. Чөвөн доод давхрын хонгил руу ганцаараа орох шалтгаан олж энэ давшрамд казинод алдсан 100 сая воныхоо хохирлыг яаж игээд буцааж авахар шийджээ. Өвөөгийн алга болсон хүү үнэхээр энд нуугдж хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг ажиллуулж байж таарна. Чөвөн түүнд мөнгө өгөө зүгтэх боломж олгоё гэсэн санал тавихад хүүн ихэндээ дуртаяа зөвшөөрсөн ч гинэгтгэн хурц утга гаргаж ирэн Чөвөн лөө дайрлаа. Зууралдах үеэр тэр Чөвөнийг утгаар дүрхийг заавцсан ч яг эзэгтэй мөчөд Сэлхий гинэт гарч ирэн түүнийг зогсоож чадна. Энэ агшин Чөвөний толгойд маш хачиргалтай дүр зураг зурсгийн орж ирнэ. Эртний хувцас өмсөн нэгэн эрэгтэй эмэгтэй хоёр яг одооных шиг аимшигтай зүйлийг мэдэрч шаналж байгаа дүр зураг харагдлаа. Сэлхий хутган зүсэгдсэн өвдөлтөө тэсвэрлэн урагш давшилж энд хэрэгний хөдөлгөөнгүй барьж байх хооронд цагдаа нар хэргийн газар амжин ирж өвөөгийн хүүг албан ёсоор баривчлав.
Яг үүнтэй зэрэгцэн гэртээ октын бүжиг үзээд тун завгүй байсан Жанжин Чо буйны оноо дахин маш ихээр өссөн байлаа. Тэрээр өөрийгөө бурхны хутгийг олж Деважинд очиход тун ойрхон ирлээ гэж баярлсан ч хийж дуусгаагүй зарим нэг чухал үүрэг үйлцнийг мэдэрлээ. Чойгом өнгөрсөн 2000 жилийн турш хуримтлагдсан тэрхүү үүлийн үрийн зангилааг заавал тайлах ёстой хэмээн өөртөө дасралтгүй шившсээр байлаа. Маргааш өдөр нь Чоун эргүүлд гарах тушаал авч явах замдаа Хэсүүтэй таарав. Хэсүү Чоуны ирүүн дээрх шарахыг хараад хаанаас авсныг нь сонирхон асуухад Чоун бэлтгэл хийж байгаа сансаргүй авчихсан юм хэмээн худал хэлээд эргэж харан одноо. Сэлхий Чоуны араас гүйж очин тэд хоорондоо хөвгөлтөө ярилцсан инээлтгийг харсан Хэсүүгийн дотор сонирн болж атаархал нь төрж эхэлнэ. Цагдаагийн хэсэгт Сэлхий Чоун хоёр баривчлагдсан хүүтэй уулзнаа. Хүүн аавдаа үргэлж өшөрхөж явдаг байсан бөгөөд өөрийг нь ийм арчаагүй амьдралуу түлхсэн хүн бол аав нь гэж боддог байж. Түүний мөрөөдөө тоглоомоор мөнгө олж байсан шалтгаан ааваасаа өшөөгөө авахсантай холбоотой байв. Гэвч аав нь өнгөрсөн 20 жилийн турш хүүгийнхээ нэрийг ашиглан мөрөөдөө тоглоомонд онцсон хүмүүсийг эмчилдэг санд мөнгө хандилж байсныг дуулаад аавыгаа хичнээн их буруугаар ойлгож явснаа ухаарч өөртөө ч итгэж чадахгүй гацаж орхилоо. Ослын шөнө хашаандаа мөнгө нууж нүх ухаж байх үед нь аав нь гинэт цонхоор хараад "Хүүмэн гадаа харанхуй байна. Гэртээ орж ирж амар хэмээн дуудаж байсан дурсамж хүүгийн толгойд араасаа хөврөнө. Тухайн үед аав нь хүүдээ ус аяглах гэж байгаад санамсаргүй халтарж унсан ч үүнийг огт тоолгүй явчихсандаа одоо туйлыг харамсаж цээжээ дэлдэн уйлна. Тэрээр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж одооноос эхлэн зөв амьдрахаар эрс шийдлээ. Өвөөгийн сүнсч бас хүүгийнхээ харагдахгүй нэгэн болон зогсож байгаа түүндээ сүүлчийн удаа хайртайгаа хэлж тайван амгалангаар Деважин руу одно. Энэхүү ээдрэтэй хэргийг амжилтаа шийдвэрсний дараа Сэлхий маргааш нь аавынх нь таалалт өгсөн өдөр дохиож байгааг Чоунд дуулгана. Чоун сүнс хардаг чадвартайг мэдсэн тул бүсгүй энэ боломжийг ашиглан аавынхаа сүнсээ ганцхан удаа яриулаад өгөөч хэмээн гуйлаа. Гэвч бүсгүй үгээ хэлж дуусаагүй байтал Чоун түүний хүсэлтийг маш хүйтнээр шууд л тас цохон татгалзаж орхино. Сэлхийгийн сэтгэл гонсойж маш их гомдолтой хоцорлоо. Хэдийгээр Сэлхийгийн хүсэлтийг шууд ницаасан ч Чоуны сэтгэл нэг л тайван бус байв. Гэртээ хараад галтогооны шүүгээгээ нээтэл Сэлхий шүүгэн дотор явган суучихсан аавыгаа маш их санаж байна хэмээн уйлагнаж суухан тэр. Азар энэ бүхэн зөвхөн түүнийг гимшиж буй сэтгэлийн хий үзэгдэл байлаа. Чоун орондоо орж аягтаа ус уухтэл усны аяган дотор нь Сэлхийгийн дүр төрх дахин гараад ирхэн тэр. Манай элвчин залуу унтаж амархаар хөвтөл Сэлхий бүр хажууд нь гинэт гараад ирлээ. Хүрөөж хилээд ч нэмэргүй. Сэлхийгийн дүр төрх хаа сайгүй үзэгдэхэд Чоун бүр аргаа баран цөхөрч орхино. Тэрээр зочны өрөөнд гарч ирээд Аароноос нөгөөдөр ямар нэгэн ажил байгаа эсхийг нь лавллаа. Нөгөөдөр нь бүр орой болтол зар сурчлагын зураг авалтаа гэдгийг дуулаад сая нэг гүнзгий амьсгаа авч дотроо уучлана. Тэрээр Сэлхий туслахыг хүсээгүйдээ биш зүгээр л маш их ажилтаа учраас цаг заагүй гих шалтак олсонд сэтгэл нь тавьгүй дээрцэн хэрэг. Яг тэр шөнө далайн эргийн тосгонд нуугдж байсан нөгөө цуврал алуурчин залуу гинэт сэрж ямар нэгэн зүйлд хөтлөгдсөн мэт далайн зөв хөлнөцгөн алхаж гарлаа. Энэ агшинд гүн далайн ёроолд тарин шившлэгээр ороосон нууцлаг баар хүчтэй чичирч байв. Үүнтэй зэрэгцэн бөөгийн туслах гүмөө дахлын ширээнийхээ өмнө залбирах зуур гинэт хүчтэй салхилж түүнд нэгэн аимшигт муу совин татлаа. Тэрээр яаран өөрийн ач охин ээжийг дагуулan сөөвл рүү хөдөлж Чоуны гэрийн ойролцоо жижигхэн дэлгүүрнэхээр шийднэ. Өөр нэгэн нартаа сайхан өдөр сүнснүүд нийлж байгаад дунчээд зориулж сохор болзоо зохион байгууллаа. Чоун хүртэл түүн зориулж шинэ хувцас шатааж өгч бэлджээ. Дүнчээ уулзах ёстой кофений газрынхаа үүдэнд иртэл нөгөө эмэгтэй сүнс нь маш нээлттэй шулуухан нэгэн байж таарав. Тэд хитгэн үг солиод л нөгөө эмэгтэй шууд хоёулахнаа байх тусгай газар руу явъя хэмээн өдөж эхлэхэд манай тэнэг Дүнчээ караоке орё гэсэн тэнэг санал тавьчихна. Үүнд эмэгтэй сүнс уурлан шууд хаяад гүйчихэн тэр. Яг тэр кофений газрын өөр нэгэн ширээнд Чоун байрны эзэнтэй түрээсийн гэрэгээ сунгах тухай хэлэлцэж байлаа. Гайхалтай нь байрны эзэн эмэгтэй түрээсийн мөнгийг шууд таллаж хасах маш олон шалтгаануудыг өөрөө тоочж эхлэв. Үнэн хэрэгтээ тэр эмэгтэй бол манай багийн Сангун сүнсний амьд үлдсэн эхнэр байлаа. Сангун өөд болсноос хойш түүний эхнэр огноо ганцаараа өсгөж амьдралын бүхий л ачааг үрж явааг мэддэг учраас Чоун дарга хүний хуваар түүнд инхүү нууцаар тусалж байгаа хэрэг байв. Тэр шөнө Чоуны гэрийнхэн хитрхи их чимээ гаргаж байна гэсэн гомдол хөршүүдээс нь ирсэн тул Сэлхий шалгахаар ирлээ. Түүнийг учир байдлаа хэлэхэд Жанжин Чогом шууд л зурагтныхаа дууг намсав. Үүнийг харсан Сэлхий өрөөнд үнэхээр сүнс байна гэдгийг гадарлаж дахлын тавтанлуу дөхөж очоод сүнснүүдийн нэрийг нэг нэгэнгүү дуудсан ч энэ ч хариулсангүй. Хажууд нь цогсох Жанжин Чой ханан дээр үлгөөтэй байгаа өөрийн хөрөг зураглуу тасралтгүй зааж Сэлхийг өөрийг нь таниасаа хэмээн гордиж зогсоно.
Хэсэг хугацааны дараа сэлхийгийн нүдэн жанжин Чогомын сүрлэг хүрэг зураг туслаа. Түүнийг зөв таамагсныг илтгэж жанжин хажуудах хонхоо жингнүүдэн дуугаргана. Сэлхий баяртайгаар инээмсэглэж үл үзэгдэх жанжинд үнэ хүндэтгэн билөө. Сэлхийгийн энэхүү соёлдоо элдэг зан чанар жанжин туйлаас их баясаж сэтгэл нь ханаж сууна. Харин тэгтэл энэ үеэр далай загасж байсан загасчид ажлаа дуусгаад гэрлүүгээ буцахаар бэлдэж байлаа. Нөгөө цуврал алуурчин залуу санамсаргүй байж байгаад гараа зүсэж орхиноо. Тэгээд далайн ёроолоос гарч ирсэн дээрээ шившлэгтэй өнөөх шавар баарыг шүүрэн автал түүний зүсэгцэн гарны цус ваарлуу тусаж эхэллээ. Залуугийн толгоо гинт эргэж тэрээр бие барихыг хичээн ваарыг хол шийдсэн ч түүний тархинд ваарны тагийг нэ гэсэн аимшигт дуу хадаж гарлаа. Түүнийг тагийг нэмэгц ваарнаас хар утаас авсан гарч залуугийн хамраар шууд шургалан орчихов. Залуугийн толгоогоо өргөхөд түүний хоёр нүдэнд тас харанхуй болж хуурсан байлаа. Түүний бие маш хачирхалтайгаар мушгирч тэрээр гартаа хурц утга барин эргэж ирэв. Хитгэн хормын дараа онгоцон дээр байсан бүх загасчдыг тэрээр зэрэлгээр хөнөөж цогцыг нь далаа руу шидчихв. Яг энэ үед Гүмүү Жанжин Чойгомонд хүндэтгэл үзүүлэхээр ирээд байлаа. Тэрээр саяхан маш аимшигтай юр бусын муу инээрийг мэдэрсэн тул тэднийг хамгаалахаар сөүлдэрснээ дуулгана. Гүмүү 10 жилийн өмнөх өнөөх чөтгөрийн сүнс эргэж ирсэн байх вэ гэж айж байсан ч Жанжин тэр сүнсийг далайн ёроол хэдийнэ бүр мөсөн лацтан төвчсөн тул тийм зүйл байх боломжгүй хэмээн бардам хэлв. Гүмүү цааш нь сэлхийгийн тухай лавлахад Жанжин итгэлтэйгээр сэлхий бол юрдийн бөөгөөс хавьгүй хүчтэй юр бусын хувь тавилантай оршихов. Тэр надад маш их буйны оноо цуглуулахад туслах гол хүн гэж өгүүлнэ. Маргааш өглөө Чөвүний гэрээсээ алхан гартал зочны өрөөнд нь гинэтхэн малгай өмсөн үл таних залуу гараад ирж тохиолдол чангаар дуурлаа. Чөвүн шуурхаа хөдөлж нөгөө залуу газар дээр нь баривчтал үнэн хэрэгтээ тэрээр аюулгүй тохиолдлын системийн зар сурчлагаан тоглож байж таарав. Сайн дурын эргүүлийн багт нэгдснээс хойш Чөвүний нэр хүнд олон нийтийн дунд маш хурдтай өсөж түүнийг дагаад ашиг олох авчрах том сурчлагын саналууд араасаа цурах болжээ. Нөгөө тал сэлхийг ажлаа тараа зогсож байтал Чөвүн түүнийг авахар машинаараа хүрэлцэн ирнэ. Өчигдөр бүсгүй уйлахыг харсан Чөвүний сэтгэл зөөлрч сурчлагын зураг авалтаа дуусгаа сэлхийтэй хамт аавынхын шарил дээр очихоор ирсэн нь энэ байв. Чөвүний энэхүү гинтийн тусч зан сэлхийгийн сэтгэлийг дулаацуул. Өөрийгөө байн махтах элвчин залууг харан бүсгүй өөрийн ирэхгүй нэмсгэлнэ. Замдаа сэлхий цагдаа аавтайгаа өнгөрүүлсэн тотон мөчүүдээ дурсан санана. Аав нь цагдаа хүн байсан болохоор үргэлж завгүй байдаг байж. Уг нь аав нь сэлхийгийн жудо бүхийн шигшээ тэмцээнийг заавал үзнэ гэж амласан ч тэмцээн эхлэхэд аав нь ирсэнгүй. Үүнд туйлыг гомцсон сэлхий аавраа залгаж та яагаад дандаа амлалтаа зөрчдөг юм бэ хэмээн уурсаж хилээд уцаа шууд тасалж ахжээ. Гэвч тэрхүү дуудлага аавтайгаа ярьсан сүүлчи яриа болно гэж бүсгүй зүүдэлсэн чгүй. Төв дуудлагүй аавынхаа хүүтэн цогцыг хүлээн авахдаа тэрээр хэлсэн хатуу үгэндээ нарсан дурштай гимшиж харамсах хувь тавилантай тулгарчээ. Өнгөрснийг санан нулимсаа барьж чадахгүй ойлгох бүсгүйд Чөвүн зөөлөн хандаж амттай нусны альчураа сунган тайтгаруулна. Тэд явсаар үчийн бүрэг цагаар оршуулгын газарт хүрэлцэн ирлээ. Машинаас буухынхаа өмнө Чөвүн бүсгүйд зориулж урьдчилан бэлдсэн цэцгийн баглагаа гаргаж өгсөн нь сэлхий түүнийг улам бүр өөрөөр харах сэтэл олно. Оршуулгын газарт нэгэн ганц бие сүнс бийч гэсэн гэрэлмээр байна хэмээн чангаар хашгирч нөгөө талд толгоогүй сүнс өвсөн дээр дээш доош үсэрч байлаа. Тэр хоёрыг урагш алхаж байтал сэлхийгийн өөдөөс нэгэн сүнс ухаангүй гүжирхийг Чөвүн урьдч харав. Тэрээр сэлхийг сүнстэй мөргөлтгөөс хамгаалж яаран урагш алхаж түүнийг цээжиндээ татан чангаар тэрвэрлээ. Нөгөө толгоогүй сүнсийг холдон одтол тэрээр бүсгүйг тэрсээр л байв. Хачирхалтай Чөвүн бүсгүйг цээжнээсээ явуулахыг тиймчих яарахгүй байгаа мэт сонин мэдрэмж түнд төрнө. Үүний дараа тэд дурсгалын танхимд орж сэлхий аавынхаа зургийг танилцуулав. Гэтэл зургийг хармагц Чөвүний нүд орой дээрээ гарч ухаан алдах шахлаа. Учир нь тэр зураг дээрх цагдаа бол урд нь түүний өвөөтэй хамт хэрэг мөрдөж байсан залуу байв. Зургийг хараад зочирдсан Чөвүн өөрийн ирэхгүй хойш хэд алхлаа. Сэлхий аавыгаа 10 жилийн өмнөх бүтэн сарны цуврал аллагын үеэр амиа алдсан тухай хэлж байсан. Тэр үед хуурамч бөөх хэргийн газар руу дайрч орсноос болоод аав нь хүсэн гэж ярив. Чөвүний нүд улайж тэрээр маш болгоомжтойгоор сэлхийгээс тэр бөөг нотлог баримт дутмаг гэсэн шалтгаанаар сулалчихсан хэрэгүү хэмээн асуув. Сэлхий уурсан өнгөөр харин тийм ээ яг тэр зүйлэл хүмүүсийн уурыг хамгийн их хүргэсэн. Би тэр үед сэжүүрийн дагуу тэр бөөгийн гэрт очиж хаалгатал тэр хэдийнэ гэрээсээ цугтчихсан. Дотор нь юу ч байхгүй хоосон байсан. Тэр улаан зам хэрэгээсээ айгаад оргод цугтсан хэрэг хэмээн шүд 100 өгүүлв. Үүнийг сонсон Чөвүний царай тэр дороо маш нууцлаг бөгөөд ноцтой болоод явчихлаа. Учир нь тэр бөө бол түүний хайртай өвөө байсан юм.
Яг энэ үед манай Жанжин Чойгум харшийн зочны өрөөнд Ланы гэрэл тухлан сууж тирамису билүү анх удаа амсаж үзээд баярлсандаа уйлжсав. Тэрээр би хэдийнэ бурхан болчихсон юм биш үсттэй. Үгүй бол ийм гоё амттай ийм их аз жаргалыг яаж мэдрэх билээ хэмээн өөртөө эргэлзнэ. Чоун гэртээ эргэж ирээд орон дээрээ гүн бодол тавтан суулаа. Тэрээр урд нь Сэлхигийн аавын оршуулга дээр очиж байснаа. Мөн тэнд жаахан охин байсан Сэлхитэй анх таарж байснаа гэнэт саналаа. Өөр нэгэн нартай сайхан өдөр Чоунд шинэ илвчний шоуны санал ирнэ. Нэгэн алдартай эмэгтэй айдол түүнтэй хамт тайзан дээр илэг үзүүлэх хүсэлтэй байгааг дуулгасан ч Чоун юу ч бодлогүй шууд татгалзана. Гэтэл яг энэ мөчөд Жанжин Чойгум түүний хүзүүнд хурц идэ дахин тулгаж энэ саналыг хүлээж ав. Үгүй бол чамайг үгүй хийн хэмээн сүрдүүлж түүний хүчээр зөвшөөрүүлнэ. Чоун арга буюу Жанжины сүр хүчний өмнө толгой бүхийлөө. Үнэн хэрэгтээ Жанжин Чойгум дууг нь үтсээр байгаад нөгөө охтын хамтлагийн улаан фэн нь болчихсон байж таарна. Тэр үед Сэлхи гэртээ өндөг шарангаа Чоуны өөрийг нь тэрсэн тэрхүү гинтийн мөчийг иргэн санаж зүрх нь хүчтэй цоглон өндгөөч шатаж байгааг анзаарахгүй маанагтад суулаа. Яг энэ үеэр зурагтаар далаачдын нууцлаг алга болсон тухай мэдээ гарч эхэлнэ. Мэдээгээр ам өргөцтөн далаачдын зургийг харуулах бөгөөд тэдний дундаас чөтгөр торлогдсон тээчүнх их залуугийн зураг Сэлхигийн анхаарлыг шууд татнаа. Бүсгүй 10 жилийн өмнөх цуврал алуурчны архивыг гаргаж ирэн харьцуулан хартал тэр хоёр яг нэг ижил хүн байх нь тэр. Сэлхи мэдээллийн дагуу тээчүүний гэрийн хаягийг олж очин хөшүүдээс нь асуудал тэр гэр бүхэлдээ хоосон байлаа. Хашааны нэг булангаа Сэлхи нэгэн гутал олж авч хартал гутлын хэмжээ нь өнөөх 10 жилийн өмнөх алуурчны гутлын хэмжээтэй яг таарч байв. Энэ үеэр далайн яриг дээр бөөг гүмүү хэд хоногийн өмнө ослоор ам өргөцсөн далаачд зориулж дахил өргөж байлаа. Сэлхи тэнд байсан хүмүүсээс тээчүүний сургийг гаргах гэсэн боловч хүмүүс түүнийг хэдийнэ өгсөн хэмээн уурлаж тээчүүн маш зөөлөн сэтгэлтэй хүн тэр хизээч алуурчин байх боломжгүйгээд бүсгүйхөөж орхиноо. Яг энэ мөчөд бөөгийн дахил зориулж далаа руу шидсэн 5 аяхтай цагаан будааг буцааж татан гаргатал хуулийн аимшигтай зүйл болов. Бусад 4 аяхтай будааг хин нэгэн идчихсэн мэт хоосон байсан бөгөөд зөвхөн ганцхан аяхтай будаа л хിവэрэ байлаа. Энэ нь 5 далаачны нэг нь үхээгүй амьд байгааг илтгэн. Гүмүү бөөгийн таамаглаж буйгаар тэр хүн одоо ч амьд биш. Үхсэн ч биш, дундах оршихуй чөтгөр болсон байв. Шүн Сэлхи гудамжаар ганцаараа алхаж явахдаа малгай өмсөн нэг хүлэн догосон хачиргалтай залуугийн хажуугаар зөрөө өнгөрнөө. Харанхуй байсан тул бүсгүй түүнийг тээчүн гэдгийг таньж чадсангүй. Маргааш нь Сэлхийг үүрэг гүйцэтгэж байтал нэгэн хүү уйлсаар дурсамд бүсэн ирлээ. Хүү дүүгээ алга болгочлоо гэд нэгэн зураг үзүүлсэн нь хүн биш харин хөөхөн нохой байж таарнаа. Сэлхи шууд л хүү туслахаар хамт хаяхаар гарлаа. Нөгөө талд илвчний үйлдвэрт Чоуны багийнхны алдартай эмэгтэй айдол Айрстай хамтран ажиллах төлөвлөгөөгөө хэлцэж байв. Жанжин Чойгум гартаа Айрсын хязгаарлагдмал тоотой гарсан цомгийг барьчихсан гарын үсгийг нь авахыг үхтлээ хүсэж байлаа. Тэдний хуучилж байтал гадаа нохоо хуцах чимээ гарч Чоун шалахаар гартал хаалганы үдэнд Айрс хэдийнэ хүрэлцэн ирчихсэн. Харин нөгөө нохоо хаашаа чимбэ алга болчихсон байв. Гэрт орж ирэнгүүтээ Айрс буудан дээр суун биеийн тамирын сүнэлт хийж эхлэхэд хажууд нь зогсох Жанжин Чойгум баярлсандаа нүдэнд бараг унах шахнаа. Дунчээ сангун хоёрч түүнийг харан баясаж байсан бөгөөд зөвхөн Чоун л юуч болоогүй мэт хүүтэн царайлт суун. Чоуны энэ хайхамжгүй байдлыг харсан Айрс уйдсандаа Чоунийг хамт бие халаахыг урьж гараасан атхан дотносхийг хичээн. Түүний өмнө халуухан бүжиглэж гарнаа. Гэвч Чоун түүнийг огт тоосонгүй. Чоун эргээд хартал нөгөө гурван сүнс нь Айрсыг даган бүгд ухаангүй бүжиглэж байх нь тэр. Яг энэ үед Сэлхи нөгөө хүүгийн нохойг олж чадаагүйдээ сэтгэлээр унан цонхоор гуниглан суух хүүг харан гимшиж сув. Тэрхүү нохоо нь урдан цагдаагийн албан зүтгэж байгаа тэтгэвртэй гарсан үнэрч нохой байсан бөгөөд энэ гэрт ирээд 2 жил болж байсан аж. Ажлаа тараа Сэлхи Эсүү хоёр хамт алхаж явсаар элбэний үйлдвэрийн үүдээр өнгөрөхдөө Чоун Айрс хоёртоо таарна. Хэсүү Чоуныг хармагцаа Сэлхигийн мөрөөр нь тэрэн тотносох дүр үзүүлэхэд үүнийг харсан Чоуны дотор гинэт сонирн болоод таавгүй мэдрэмж төрчихлөө. Тэрээр Жанжны ахуус нь нөгөө ховор цомгийг гаргаж ирэн Айрст анхаарал тавьж байгаа дүр үзүүлээд үүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яарна. Сэлхи өөрийн мэдлгүй Чоуны араас нь дуудаж зогсов. Сандарсан Сэлхи яриагаа зөөлрүүлэхийн тулд нөгөө алга болсон нохооны тухай хэлтэл Чоун тэр нохоо юу? Би урд нь нэг нэвтрүүлгийн зураг авалтын үеэр харж байсан юм бэ гэж хэлээд бусдын хэрэгт орооцолдохыг хүсэхгүй байгаагаа хэлээд шууд л эргээд явчихлаа. Айрс машин суумагцаа Чоунийг дахин үдэж хоргоохыг оролцсон ч манай элвчин залуу уурлан түүнийг гудамжинд шууд буулгаад дахин одлоо.
Киноныхаа эхний партийг энэ хүрээд өндөрлөж байна. Чоун урд нь харж байсан үнэрч нохоон тусламжтайгаар сэлхийгийн сэтгэлийг татаж цаашлаад чөтгөрийн сэжүүрийг гаргаж чадах болов. Киноны дараагийн маш сонирхолтой эдрэтэй ангиудын товчлыг цаг алдалгүй үзэхийн тулд суугтаа subscribe хийж лайк дарахаа мартаваа. Дараагийн шинэ ангиар уулзцаая. Баяртай үзэгчдээ.